дахиад 2 минут 30 секунд. Сайн байцгаана уу? Дараагийн контентоор уулзж байгаадаа баяртай байна. Нэг сонирхолтой чаленжийг хийж үзэх болно. Юу вэ гэхээр хэдүүлээ 10 минутын дотор дуусгах нь. Тэгээ мэдээж амаргүй байх бах. Ягаад гэхээр өнгөрсөн удаагийн 1 цагийн чаленж дээр бол үнэхээр амаргүй байсан. Тэгээ өнөөдрийн чаленж дээр болохоор 10 минут гэдэг бол мэдээж маш бага хугацаа. Тэгтэл энэ чаленжийг бас туршиж үзмээр санагдаа. Тэгээд хийхээр шийдлээ. Тэгээ мэдээж 10 минут гэдэг бол маш бага хугацаа учраас бүтэн хөгжимтэй бол дуу зохиож чадахгүй бах. Тэгээд би гитарын дээр яг 10 минутын дотор дуугаа зохиох гээд үзэх болно. Тэгээд би бүх юм ийдсэн залгаад бэлтчихье. Тэгээд хэдүүлээ таймер эхлүүлээ. Гол хөгжим маань бол гитар дээр зохиох байгаа. За гитараа нэг хөглөч. За бүх юмаа залгаад ямар ч байсан бэлтчлээ. Одоо хэдүүлээ дуугаа зохиож эхлэе. Тэгээд би энэ дээрээс өмнөх шигээ 10 минутын таймер тавина. Яг цаг дугаараа дуусах үед сэрүүлэг дугаарна. Тэгэх үед яг дуугаа бэлэн болгосон байх хэвээр. Тэгээд амар сандарч байна. За хамтаа чаленж эхлүүлцгээе. 3 2 1. За эхлэе 10 минут харж байгааз энийг ингээд тавьчих. Тэгээд би энэ тавиад. За юуны талаар дуу зохиохоо бол үнэхээр мэдэхгүй байна. Юу зохиохооч мэдэхгүй байна. За үчисээ хэдүүлээ юу яагаад Word нэгээд шууд үгээ бичих гээд үзье. Энд яваад үзэх үү? Соёл. Борооны тухайд болъё. За одоо гой 100 удахгүй болох юм чинь. За бороод болъё тэгвэл. Бороод болъё тэгвэл гэнэ. За тэгээд харин тухай хамтдаа дуулъя. Хамтдаа дуулъя. Миний бодлуудыг шилдүүлгэн гингүтлээ. Өнөөдрийг өөрөөр чамтай эхлүүлээ би. За өнөөдрийг өөр юу ч хүсэхгүй гэчээ. Өөр харин тухай хамтдаа дуулъя. Миний дурлал намайг ирээд аваач гэх юм уу? Юу гэх за мэдэхгүй. 4 минут хоёлоо бичих хугацаа үлдгэрдэ ш. Ирээд аваач. Чамтай эхлүүлээ би. Өөр юу ч хүсэхгүй. Удаач хайр дурлал намайг. За окей явчих. За шууд бичиж байгаа зү. Тий. Ачаараа хүлээж аваа. Миний бодлуудыг чи дүүргэн. Бишээ. За дахиад 2 минут 30 секунд. Би өөрөө ч хүсэхгүй. Харин тухай хамтдаа дуулаач. Йоо за одоо ингээ 2 дахь хоолой хэлээ үзье. Хайр дурлал намайг ирээд аваач дуулаач. Яа за 28 секунд. За сонси. 24 секунд. За болсон. Яа 10 секунд. Над 10 секунд байна. 4 3 2 1 яа за ёо. Яар тэнийг чаленж вэ? За гоё. Ёо. Хүмүүст хэлэхэд байна шүү дээ. Ингиж дуу зохиодгүй шүү. Би бол ерөнхийдөө бол контент хийх гэж ингэж хийж байгаа шүү. Тий, sorry. За. Ямар зэсэн дууга зохиож та. Тэгээд ямар дуу осныг хамтдаа сонсцгоё. Харин тухай хамтдаа дуулъя. Миний бодлуудыг чи дүүргэн. Өнөөдрийг өөр чамтай эхлүүлээ би. Өөрөө ч
хүсэхгүй хайр дурлал намайг ирээд аваач хайрын тухай хамстан дуулаач хайр дурлал намайг ирээд аваач хайрын тухай хамстан дуулаач. Яа, за окей, өнөөдрийн challenge ийм байлаа. Тэгээд тий харж байгаа хөөхтэй ер нь бол цаг хугацаа гэдэг тухайн дууг зохиоход ямар хэрэгтэй вэ гэдгийг эндээс харж олно. Яалтчгүй 10 минутын дотор дуу зохионо гэдэг бол тий ер нь бол боломжгүй байгаа ч тий яаж ч утсан боломжгүй. Нэг цаг гэвэл бас тэнд жоохон бодох, жоохон хугацаа бол байсан. 10 минутын дотор бол бодож амжихгүй. Тэнд одоо ямар нэгэн яруу найргийн байна уу, ямар нэгэн үгийн байна уу, ямар ч засвар их боломжгүй байд юм байна. Тэгээ тийм болохоор ер нь бол 10 минутанд тий бити дуу зохиож байгаарэ. За окей, өнөөдрийн маань контенттай хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн контентоор хамтдаа уулзцгаая. Тэгээд таалагдвал subscribe дараарай.